За сайн уу манайхаа. Тэгээд цагаан сарын дөнгөж дараахан Чинагийн Гасунгаатай уулзч мод тарих тухай ярьсан яриаг бас тавхан санаж байгаа болов гэж бодож байна. Тэр рендерсээ холбоолаад мод тарихтай холбоотой гэдэг мод үржүүлэхтэй холбоотой нэг 10 хүнийг сонгож авч нэг жилийн туршид одоо сурталчилгаа олон нийтэд таниулах ажил дээр бас өөрийнхөө зүгээс чадлаараа туслая гэж амласан. Тэгээд тэрний дагуу бол бас нэлээд олон хүн надтай холбогдсон. Одоо ер нь бас хамтран ажиллах талаар бас тодорхой саналууд ч байдаг юм уу? Хамтран ажиллах явах л дээ зүгээр тэр ажил нь явж байгаа хүмүүсийн ажил бизнесийг бас дэмжиж олон нийтэд түгээх, хүргэх талаар бас хэд хэдэн хүмүүстэй, хэд хэдэн компаниудтай бас одоо дэмжлэг үзүүлэх гэдэг ямар нэгэн үн төлбөргүйгээр дэмжлэг үзүүлэх гэсэн тийм яриа хөрөнөд хийгдээд явж байгаа. Тэгээд тэрний эхлэл гэж хэлмээр юм уу да. Хотол баяр гэх залуу ховдоос ирсэн. Тэгээд хамгийн сонирхолтой нь ингээд ноосн бордоо, арсны бордоо гэдэг азот, фосфор, калиум бордоо, ясны бордоо гэх ингээд бидний нөгөө хаягдаад байгаа түүхийн хэдүүдээр бордоо хийгээд тэгээд энэ бордоо маань л ийш харуулах юм уу? Энэ бордоо маань одоо юу гэдэг юм тэгэхээр мод тарих одоо тэгээд ер нь ногоо цагаа тарьдаг хөлөмжнээч байдаг юм уу? Тэр бүх юунд үнэхээр зайлшгүй шаардлагатай. Хамгийн өндөр өргөөчтэй тийм бордоо хийгээд явж байгаа гэдэг. Тэгээд яг хөө энэ бизнес санаагаа хэрхэн олсон, одоо юу шаардлагатай байгаа, ягаад ийм бордоо хэрэгцээтэй байгаа гэдэг ингээд хамгийн гол нэг бидний хаягдаад байгаа түүхийн бүтээгдэхүүнүүдээр хаягдаад байгаа хог хаягдлаар түүхийн хэд ажилтдаг тийм бордоо боловсруулдаг үйлдвэрлэлийг өөрөө бараг зохион бүтээсэн юм шиг хөө гэж болголоо. Бас оюуны өвчөөр барааны тэмдэгтийн гэрчлэгээ авсан хөрс агрохимийн одоо бүх шатны лабораториудаар ингээд дүн шинжилгээнд гарцсан. За нэг жилийн хугацаанд бас нэг одоо туршаа төрөөчийн бас ургацын үр дүн байдаг юм уу да тэр маш өндөр нөлөө үзүүлсэн гэдэг баах юм хийсэн залуу байна. Энэ залуутай уулзаад ярьж байгаа. За тавчхан ягаад одоо энэ бордоо руу гэдэг чинь ягаад орсон гэдгийг яханд бол өөрийг нь тавчхан танилцуулах. За би болчих. За би ховд ангид зэрэг сумд төрсөн. Ховд ангид ажилладаг. Хим багш мэргэжилтэй хүн байгаа. Тэгээд ягаад энэ юм хийх болсон бэ гэхээр манай зэрэг сум бол нэг онцлог нь одоо цөлжилт их хэрчмтэй явж байгаа. Тэгээд бороо орохоолоо яг манай зэрэг сум дээр жоохон тусаг малдаг төөрөө өвчдөг. Тэрний шалтгаан нөхцөлийг судалж үзээд ер нь сум дундын сургууль өвчтөе гэж байж хат. Тэгээ хүүхдүүд авчихтаа тэдэн тэрний аргалтай иргэдэг. Утгийн одоо яг манай зэргээр орж ирэл захаас л хэтэ очоод аваач болгочтой гэсэн. Тэгээ тийм учраас цэлжтэй удах шалтгаан болсон. Бусад сумууд нь болохоор яг харган бутмууд нь байдаг болохоор бороо гайгүй урдаг. Цэлжтэй арай бага байдаг. Тэгэхээр энийг одоо яаж буцаад сэргийх боломж юу гэхээр бол ямар ч яаж аргагүй одоо мод утгийг буцаад тарих хөрсийг нь үжиштэй болгох хэрэгцээтэй байгаа. Тэгээд энийг ямар арга шийдэх гэж бодож явсаар байгаа. Ер нь бол бордоо хийх шаардлагатай байна гэдэг арга зам руу хүрээд тэгээд яаж хийх вэ гэдгийг арга судлаад хамгийн түрүүнд олдстой хаягдл гэвэл мал идлээс гарч байгаа малын хаягдл яс тэгэл үуч байгаа арсны хий ноос гэл энэ бүгдийг бордоолж хөргөж болох юм байна гэдэг. Тэгээд технологиудаас судлаад ижил системүүдээс судалсаар хагаад үндсэн малынхаас гарч байгаа бүх хаягдлаар бордоо хийж болох юм гэдэг. Тэгээ батлаад гаргаад туршилтанд оруулаад шинжилгээд хавруулаад ингэ явж байгаа. Харин наад санаачлал үнэхээр супер байна. Одоо ингээд тог болж хаягдаад бид нар нөгөө малын буйнаас амьсгалаас нь бусдыг ашигладаг байсан ард түмч одоо бүгдийг хайдаг болохгүй арь ширноос ноолоор нь хүртэл одоо хог болж хаягдах байгаа. Энэ зүйлүүд дээр бас нэг том шийдэл байгаа. Энэ төслийг зайлшгүй дэмжихэд олон нийтэд мэдүүлэхэд одоо тус тийм болох юм байна гэдэг тийм санаан дээр миний хувьд л одоо 100% 2 гараа өгöd ингээд орж байгаа. Тэгээд үйлдвэрлэлийн нөхцөл байдал маань өнөөдөр одоо ямар хөө байдалтай юу байна? Манайх одоо энэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт одоо судалгаа хийхэд одоо бас олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулалтын компаниуд, одоо боожуулалтын компаниудаас хамтарч ажиллаад баггүй хөрөнгө
хөрөнгөлүүлээд туршлага хөрөнгөлүүлээд үйл ажиллагаа санхүүжүүлээд явсан байгаа. Тэгээд энэ 18 оноос хойш эхлээ судалгаа хийж яваад 21 онд ихтэл одоо Сократус студийн компаниас 118 сая төгрөгийн тэтгэлэг боожлтыг хамжуулсан шүү дээ. Саяхан гэтэл аймаг орнуудаас хог эдлийн менежментийн төсөл зардагдахад манайх ороод шалгаа 100 сая төгрөгийн тэтгэлэг аваад одоо хөнгөлөлтөд зээл аваад одоо энэ үйлдвэрлэлийг одоо явуулах шаардлагатай масс үйлдвэрлэлийн тав төхөөрөмжтэй хангаад авсан баг шүү дээ. Аймаг орнуудын бас одоо удирдлагууд томоохон бизнесмэнтэй ярьж хагаад өөрийнхөө үйлдвэрийн байрыг шийдээд одоо бэлэг болсон баг шүү дээ. Гэх мэтлэн одоо ингээд агцтай ажлууд явагдаж байгаа. Тэгээд бол цаашдаа бол яг одоо яг масс үйлдвэрлэлийн болох бэлтгэл ажиллагаа хийгээд зарим нэг жоох санхүүгийн хөлсөлт утгатай байгаа. Тэрийг одоо шийдэх төлөв үзэлтэл холбогдох болготой хандаад явж байгаа. За яг өргөнд оруулалтын тухай асуудал ярих юм аймагт эрэлт ховд аймагт эрэлт хэрэгцээ хэр байгаа? Энэ бордооны үйлдвэрлэл жилийн үйлдвэрлэлий гэж бодож байгаа хүчин чадал маань хэр байгаа? Энэ хайж байгаа хог хаягдл хэр байна? Нөгөө түүх эдийн нөөцийг чинь хангаж чадах уу гэдэг асуудал дээрс эхлэмээр санагдаж байна. Яг манай аймгийн хувьд бол одоо 4-5 махбод сургах үйлдвэр байгаа. Тэндээс би яг анх энэ ажлаа хийхдээ Баруун Монгол эдгээрэл компанид хамтраад яг тэдний жилийн одоо мах боловсруулалтанд хэдэн тонн яс гардаг юм аа хэлбэртэй судалгаа хийж үзэхэд нэг дунджаар бол 100 тонноос гарч ирсэн. Тэгэхээр нэг 4-5 компаниас гарч байгаа хэвлэлүүд нэг 500 тонн тэгээд бусад одоо яг нэг айл өрхүүдийн гарч байгаа ингээд үцхээр 600-700 тонн яссаар утгатай ийм ажил гарч байгаа. Тэгээд яг аймгийн хэрэгцээний бол нэг аймгийн ногооч манай аймч одоо тоорвсаар алдартай. Тэгээд бусад нарийн одоо хүнсийн ногоонуудыг бас нэлээд хүүд хариулдаг жимс гээл. Тэгээд тэдний бордооны хэрэгцээ бол өлхөн хангаад цаашгаа илүү гарах хэмжээний хүч чадалтай үйлдвэрлэл байж байгаа. Энэ бордоо бусдаас юугаар ялгаатай юм? Яс арис одоо азот гэдэг ингээд энэ бордоо яагаад байгаль орчинд юм уу ээлтэй юм уу яас ийс гэдэг талаас нь одоо нөгөө орчин үеч нөгөө экологийн ногоон хөгжлийн байгаль орчин дээр эко төсөл гэдэг их тавьд ярьдаг болчихлоо шүү дээ. За энэ бол ерөөсөө найр дунд нь янз бүрийн нөгөө хими юм ороог болохоор органик 100 органик байгаль дээлтэй тэгээ байгаль хөрсөндөө буцаад 100 задагдаг. Тэгээд байгаль орчин дээлтэй тэгээ ногоон бизнесийн чиглэлээр хийж байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн маань одоо ноолсон бордоо ихт одоо үйлдвэрлэдэг компани одоо Монгол Улсын хэмжээнд нэг байдаг. Тэр бол шууд Герман руу Европын орнууд экспортлоо гарчдаг. Тэгэхээр бол олон улсын юунд бол нэлээд эрэлттэй бордоонууд гэж үзэж болно. Ясны бордог одоо хийдэг бас томоохон үйлдвэр байна. Тэднийх бол бас нэлээд олон газар нийлүүлдэг эрэлттэй бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр манай би одоо энийг боловсруулж хийсэн юм болохоор яг хаал бол хаалын түгийд бол хаягдлыг хэмжээгээр хогийн зэг дээр их байдаг. Тэгээ энийгээ бүтээгдэхүүнийгт бол түгийдийн одоо хомсдол түгийд нь байнга байж идэг учраас түгийдийн асар их нөөцтэй гэсэн. Тэгэхээр энийг бол хийгээд ингээд явахд бол хамгийн гол нь нөгөө нүсээр их том үйлдвэр барих шаардлагагүй жижигчлэнгээр тус нь одоо олдцоор жижиг үйлдвэрлэлүүд ашиглах боломжтой байдлаар технологи боловсруулж хийгдснээр онцлог. Тэгээд ер нь цаашдаа ногоо тарьж байгаа хүмүүст бол органик бордоогоор борцсон ногоо бол эрэлттэй органик үсгтэй утгаар ачаалал өндөртэй гэж үзэж байгаа. Мод тарихад чи яг л энэ маш хурдтай ургаад байна уу яаж чи? Мод тарихад чи юу хэрэгтэй вэ? Энэ бордоонуудын манай хийж байгаа бордоонууд нэг онцлог нь байж байгаа. Хамгийн гол онцлог нь одоо хөрсөнд одоо байгаа чигийг өөр дээрээ барьж аваад тэгээд чиг дутагдaltaй үед нэг үндснийхээ хэрэг дөрөнд барьж агаад буцаад ногоонд өгдөг чигийг хадгалдаг. Дараагийн нэг давуу тал нь болохоор хөрсөнд ашигтай биобактери ашигтай язгуудыг би өөр дээр өвжүүлж бий болгодог. Тэгээд ашигтай бактериудыг бий болгоод нэг жижигжилт язмгийн хэмжээг нэмж өгсөн гэсэн. Одоо яг ингээд энийг бордог авч хэрэглэсэн хүмүүс надад ямар ач холбогдолтой гэж асуух байх л та. Тэгвэл энэ бол ерөөсөө
Энэ жил та нэг одоо талбайдаа нэг өөрийнхөө боломжийн хэмжээгээр аваад хэрэглэхэд дараа жил яг тэр хэмжээгээр тэрнээс нэг 20% бага хэмжээтэй. Тэрний дараа жил дахиад бага хэмжээтэй ингээд жил болгон хэрэглэх бордооны хэмжээ нь багасаад байна гэсэн. Яагаад ингэж гэхээр энэ өөрөө био яз хөрсний карбоны тэгээд нөгөө ашигтай бактери өөртөө бий болгоод үржүүлээд хадгалаад байгаа учраас жил тэр хэмжээнд өсөж байгаа учраас таны хөрсийг улам л ашигтай, улам л сайхан сэрэг үржил шинтэй болгоод байсан жил болгоо. За миний бас нэг олзуурч зүйл бол энийг аймаг болгонд хийх болцоо байх тийм үү? Аймаг тоног төхөөрөмжийн яханд бол аймаг болгонд хийх болцоогоо. Тэхийн тулд эхлээд энэ жил бол ховд аймагтай хийгээд үр дүнгийн гаргаа тийм үү? Хичээлээс бас олон аймагуд руу орох боломж олцоо ч юм уу эсвэл аймаг орнохоор ботход байгаа хүн энэ жил одоо танай дээр одоо нэмэлт хөрөнгө оруулалт гэх юм уу төсөл дэмжичаад эргэжил аймагтаа дахиад хийгүүл бас боломж байгаа тийм үү? Бага. Одоо нэг яг хийгээд явж байхад л сургийн сонсоод зарим аймагуудаас холбогдоод ер нь чи бараг тийм хөрөнгө оруулалт ажихаар манай аймаг дээр хүрээд бид нар бүгдийг хийгээд хийж байгаа. Хамгийн гол нь би өөрийнхөө төрж ирсэн нутгийн аймаг орнуудын асуудлыг эхлээд шийдэж тэнд байгаа хог аялал одоо гарч байгаа хогийн асуудлыг шийдэх зөвлөгөө тавьж байгаа учраас тэр чиглэлээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Тэгээд хэрвээ ингэж явбал манайх одоо масс үйлдвэрлэлд явуулаад эхлэнгүүт энэ алстай бид нар бол франчайзуулгаад одоо нэг гадаадын франчайзууд одоо дахиад нэмэх шараад пицца хийгээл бургер хийгээл хаас айгуул одоо энэ франчайз аваад ирсэн байна. Монгол хүмүүс өөрсдөө ягаад энэ технологи болоод франчайзуулгаад аймаг орнуудтай байгаа хог аяллаа агаар өсвөр хүртэл асуудыг шийдээд тэгээд ингээд өөртөө жишгтэй байгаль орчиндөө жишгтэй байдлаар ажиллах боломж яга байдаг үү гэдэг. Энэ асуудлыг бас давхар шийдэх зорилготой учраас энэ бол бүрэн боломжтой. За үйлдвэр нь бэлэн. Үйлдвэрийнхээ байрандаа бэлэн болцсон. За тэгээд одоо масс үйлдвэрлэл хийхэд бэлэн болсон. Одоо яг сабагла бодол модел гэдэг ингээд зохиогч ирэх хэрэгтэй холбоотой жоохон цагцаа маань. Одоо яг юунд хөрөнгө оруулалтаа зарцуулах хэрэгцээ байгаа вэ? Одоо манай яг олдсон үйлдвэрлэлийн байранд бол одоо яг хуучин хэрэгжижсэн одоо 385 доторх олон янзтай байна тийм. Одоо хуучин хэрэгжижсэн 380 10 кW-ын 380 байж байгаа. Тэгэхээр одоо яг манай суулжигдсан том төхөөрөмжүүдийг бол аваад үзэхэд бол 180 кW-ын 380 ажиллах шаардлагатай. Тэгэхээр тэрийг тогийг одоо яг 6000 вольтоос буулгаад авах гэвэл 250 кW-ын трансформатор байлгах жишээ. Тэгэл одоо яг одоо байгаа том төхөөрөмжүүд маань одоо яг л нөгөө нэг шугамар одоо бүгдийг л одоо явуулах боломжоор суулгуулсан байгаа. Одоо ингээд нэмэлт хөрөнгө оруулалт явал одоо яг тэр тогныхаа асуудлыг шийдэн тэгээд аль болж игэл одоо яг нөгөө технологийн цэгийг тусгаарлаад нэгэндээ дамжуулаад оролцохгүй тэгээд технологийнхоо одоо хормыг алдагдуулах тулд цэгээр тусгаарлах бодол барьж байгаа гэсэн. Одоо Молсон бордод тийм тустай явж байгаа. Арьсан бордод асны бордыг тусламжтай явж байгаа шин. Тийм хөрөлтийг хийж одоо технологийнхоо гормыг одоо барих бодол болж байгаа. Тэгээд мэдээж хүн ажилтны тэр хичнээн хогийн зэнтээр хаягдсан байгаа чинь тэрийг тэмүүлж цуглуулж авчрахад бас хөрөнгө зарах байсан. Тийм гişin зардлуудыг одоо санхүүжүүлэх шаардлагатай байна. За нийтдээ ер нь багцаагаар за наривчсан юм бол одоо хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүстэй наривчилж яаж таараа тийм үү? Одоо тэр зөвөр нь багцаагаар хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хайж ирв. За яг ингээд үйл ажиллагаа хийж тэрээд мөнгө өрсөлдөх доктортой болох хугацааных нь зардал ингээд хугацаанд тооцоо үзэхэд нэг 400 за эцэгтэр чинь хэрэгэлсэн байна та 500 тийм 560 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Тэгээ одоо манай компани өөрийнх нь нөлөө бол нэг одоо манай компани чинь урд нь болохоор нөгөө Сократус студийн хөрөнгө оруулалтын компанитай хамтарч ажиллаж байсан. Тэрээр авахдаа бас өөрийнхөө компани нөлөөс тодорхой гарцсан. Явжсэн учраас тэр үйлдвэрийн талбарлаад өнөөгийн хөрөнгөийг тооцоод үзэхээр 854 сая орчим төгрөгийн үйлдвэрийн компани байна гэж харж байгаа. Тэгээд ингээд үзэхээр одоо манай компанид 562 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хүн байна бол манай компани 40% эзэмших боломжтой гэсэн тооцоо гарч байгаа. За 50 саяар 10 хүнч нийлээд ч юм уу ингээд
жижиг хөв аваад багцуулаад орыг бол бас болно шүү дээ тийм үү? Боломжтой. Тий. Эдгээр бол татгалцах байхгүй гэсэн. Хөрөнгө оруулалтаа би хизээ нөхөж авах уу? Жилийн ашиг машиг одоо ер нь зүгээр өдсөн тооцоо байдлаар юм байна. Яг энэ 23 оны тооцоолд одоо манай чинь 4-5 жилээр төслийнхээ тооцоолыг хийсэн байгаа. Төслийн тооцоолыг бас хамтарч ажилладаг олон улсын байгууллагуудын эдийн засгийн санхүүгийн шинжээчнэр бас маш олон татласан шинжилгээ хийгээд баталгаажуулсан байгаа. Тэгээд ингээд тооцохоор 23 оны одоо тооцоолоор тэрбум 496 сая орчим төгрөгийн орлого олно гэсэн тооцоо. Эндээс ашиг нэг 472 сая ашигтай ажиллана гэхээр оролцсон хөрөнгө оруулалтаа бол 1.5 жил хугацаанд нөхөр цаашаа өөрийгөө савж явах боломжтой гэж харж байгаа. Одоо нэг хавар болж байгаа учраас жоохон яарвчлах хэрэгтэй тийм үү? Яарвчлах хэрэгтэй. Тий, тэгээд яагаад юм бэ? Яарвчлах хэрэгтэй. Тэгээ манайх бас энэ эрсдэл одоо яг 4 сард 4-5 сард мод тарих нугаа тарих ажлын өвдөн тэгээ 10 сард нэг мод тарих одоо ажлын өвдөн тэгээд одоо тавгаа ингээд татаад ингээд ажлын явуулахад бол амжихгүй энэ их тэрбум гар дүрний борлуулалтыг хийж чадахгүй гэдэг асуудал гарч ирэх байх л та. Тэгэхээр манайх одоо урд туршилтыг бас нэг бортог байдлаар хүрснээр одоо мордулжуулах туршилт бас хийжсэн. Тэгэхээр одоо манайх бол нэг хийсэн бортогоо боломжийн хэмжээгээр одоо 4-5 сард гаргаад үлдэгдлээ одоо бортог байдлаар хүрсэнд суулгацуудыг одоо илүү гарсан суулгацуудыг авсуулгаад тэгээд 100-ын нэгүүлээд хордод байж итэл одоо 100 ангиудын уулзалт тэгээд Лаван баярын уулзалт хүмүүс аж ахуйч нэг хөржсэн утгуулсан давс нэг мод тарьчих гэсэн хүмүүс байдаг сэтгэл мод тарьдаг хугацааны өнгөрцөн тэгээд яах вэ гэдэг асуудал тэгвэл манай дээр бэлэн суулгацтай бортгууд нь байж байгаа бол тэрийг аваад хүссэн хэмжээгээр аваад чад тэр тарих байгаа зэрэг аваад суулгаад модоо тариад явах боломжтой байдлаар ингээд шийдсэн байгаа учраас манай борлуулалт бол ерөөсөө 100-ны туршид хийгдэх боломжтой. Тэгээд намар бол дахиад илүү гарвал хадгалж хагаад заавал мод тарих хугацаанд ихгүйгээр орж ирсэн ч хамаагүй манай дээрээс бортохтой суулгацууд аваад дуртай зэрэг тарих боломжтой гэсэн. Тий, ер нь бол яг бордооны захиалга бол ингээд хүмүүсийн ерөнхий нэг мод тарьж байгаа хүмүүсийн ч юм уу багацгаа тарьж байгаа хүмүүсийн ингээд ерөнхий ярьж байгаа хөрж байгаа хандлагыг харахад бол бордооны захиалга бол асар их эрэлт хэрэгцээ байгаа юм байна. Харин тэрийг яг эрэлт хэрэгцээнд тохирохоос нийцхүүс бордоо их бага байгаа юм байна гэсэн тийм сэтгэл төрсөн. За нэг юм их хөө тэгээд байна. Тэгээд та бүхэн бас сонирхуул гэдэг юм уу даяар нь бас нэг уулзалт хөрөнгө оруулалтчдын нэг уулзалт байдаг юм уу сонирхсан хүмүүст уулзалт наривчсан танилцуулгыг хий. Тэгээд цаашдаа бол дараагийн төвчнийх ажилд орё гэж бодож байна. Эдний хувьд бол нөгөө дандаа олон улсын төслийн байгууллагуудаар бас үнэлүүлээд тэдний заавар зөвлөгөөг нь аваад бас тэдний хөрөнгө оруулалтыг авж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын ямар ч эрсдэлгүйгээр буцаагаад өгсөн барьсан гэдэг ингээд намтар түүх одоо нөгөө бизнесийн хариуцлага гэдэг зүйл бол асар өндөртэй компани юм байна. Тэгээд хэдүүлээ бас сонирхоод өгнө. Энийг босгоод өгчвөл энэ одоо ерөнхийлөгчийн олон мянган мод олон тэрбум мод тарих гэж байгаа ажил. За цаашдаа бол энэ хөлөмж хүнсний хувьсгал гэх ингээд асар их хэрэгцээтэй эрэлт хэрэгцээ бол байгаа юм байна. Тэгээд хамгийн гол нь бол аймаг болгонд одоо нэг хог хаягдлыг нь боловсруулад байгаль орчиндөө ээлтэй за маш сайн тийм бордоо хийх боломж нь өөрөө 1-2 жилийн дотор бүрдээд ингээд явчих. Тийм зүйл байгаа учраас алзуурхаад байгаа шүү. Тэгээд Хатлбаярын утсыг тавья. Тэгээд бас сонирхож байгаа хүмүүс бол тусгайлан уулзалт зохион байгуулж өгөө гэсэн тийм бодол байна. За энэ дээр нэмээд хэлчих боломж юу вэ? Хамтарч ажиллахад бүгд талаар нээлттэй. Тэгээд манай одоо яг энэ зарим бизнесүүдийн шалгуур болохоор доктортой хөгжлийн одоо 17 зорилт гэж байна. Тэгээд хүүхний суур хэрэгцээ, максны бие ингэж хэрэгцээний хэрэгцээг хэдийг хангаж байгаа тус нэг шалгуур тавьдаг асуудал үүдэг. Тэгэхээр яа сонирхоод тэрийг бас судлаад үзсэн. Доктортой хөгжлийн 17 зорилтоос манайх бол 9-ийг хангаж байгаа. Тэгээд хүүхний суур хэрэгцээ, максны бие хэрэгцээг зэрэг яг энэ манай монголчуудын одоо 9 цагаан өсөлт чинь тэр максны бие суур 9 хэрэгцээтэй яг тохирдог юм л дээ. Тэгээд тэрний
одоо хэдийг хагж өгнө бас судлаад үзэж байна. 5-ыг хагж явах юм аа. Тэгэхээр бол энэ бизнесийг бол би цаашдаа ирээдүйтэй гэдэг давхар энэ хоёр чадвараар баталж байгаа. Тэгэхээр ингээд манай Капата хамтарч ажиллах сонирхолтой хүн боломжтой хөгжиж явж байгаа сонирхлоо. За нэг юм бизнес байна. Ер нь бол одоо хэдүүлээ нэг өөрөө өөртөө итгэж Монголаа дэмжиж Монголда ялангуяа шинэлэг технологи үйлдвэрлэлүүдийг бол хэдүүлээ бие дааж босгож ирээд тэгээд тэрийг ингээд түгээн дэлгэрүүлээ. Тэрнээс ашиг орлого авахтай ингээд амьдрал хаваад надах ийм боломжууд тасрах байхаа гэдэг талаасаа цаашдаа бол иймэрхүү чиглэлээр бас нэлээд ажиллана. Миний хувьд бол энэ гэрээ хэлцээрийг хөрөнгө оруулагчид маань тодордог юм уу, тодорсон ч тодороогүй ч бүтэн одоо жил эднийхтэй хамтарч ажиллаад одоо үйл дарыг одоо үйлдвэр дээр нь очиж үзнэ, бордоог нь хэрэгэлсэн хүмүүстэй нь уулзч үзнэ ч гэх юм ингээл ямархуу өргөөж өгсөн тэр газар дээр нь очиж үзээд ингээл иймэрхүү яриа таниулах сурвалжлагуудыг нэг бараг реалити шоу гэдэг шиг хийх тийм бодолтой байна. Ингээд баярлалаа хамтарч ажиллахад бол одоо та бүхнийг уриалж байна.